Одоо тэгэхээр би хиймэл оюухан дээр нэг иймэрхүү юм бичвэл сайн байсан гэдээ бас тайлбарлаад өгье зэ. 51 52 53 54-ийн дөрвөлнгийн тайлбарлаад өгье. Одоо 7 сар төгсөж байгаа хүмүүст маш их туршлага болно шүү. За 51 нэг иймэрхүү юм орж ирсэн шалгалт төгсөн хүмүүс хар та. За юу ч гэсэн энийг хийгээд тайлбарлаад өгье. Саясаа 면접 ууран нь 연락이 왔습니다. За сайн хараарай. Гол нь хэдүүлээ үсгээ алдахгүй тэгээд овсомныда ардан байх чинь урд нь ямар дүрм ах уу гэдгээ сайн бодож өчөн шүү. За тэгэхээр дараагийн юм чи ингээд одоо энэ дээр эсэмнида овсомнида байвал энэ нөгөө тэгсэн удаатай гэдэг дүрм бичиж болох нь шүү дээ тий. За юу ч гэсэн ихлээр монголоор уншаад ойлгоё. За хэрэгтэй үгээ бичиж аваарай. 회사에서 면접 오라는 гэдэг дүрмийг мэдчих ёстой шүү. За 연락이 왔습니다. 하지만 저는 면접을 없습니다 гэж. 자, 하지만тай өгүүлэр юм чи мэдээж жоох үгүйсгэж бичнэ. 그런데 하지만тай өгүүлрэг. 자, 해도 дараа нь монголоор орчуулъя. 2주 후에 면접이 있는데 гэж байна. 자, тэгээд 이번 주 안에 꼭 센터 선생님한테 도움을 гэж байна. 자, яачсан нэг юм хийж үзээгүй хүн юм шиг байна заяа. За, эхнээс нь уншия. Кампанас ярилцлаганд ирээ. 라는 гэж ямар дүрм бэ? Ирээрээ гэсэн тушаасан хэлбэр те. Тэгээ яагаад ранан гэж бичигдсэн бэ гэдэг энийг сайн хараарай. Араасаа юу яаж байгаа болохоор нэр үг орсон болохоор ранан гэж бичигдээд байна. За манайх энэ ранан гэдэг дүрмийг мэдэхгүй бол одоо нөгөө 155 дүрмээс харна шүү. За рагу гэдээ орох юм бол араасаа үүлэг орно. За тэмдэглээд авчаарай. Рагу гэж орох юм бол араасаа үүлэг орно. Ранан гэж орох юм бол араасаа нэр үг орно. За 연락 гэдэг нэр үг орсон байна. Энийг бас анзаарчаарай. Хэрвээ одоо ингэж 면접 гिचээд энэ дээрээ ингэ араасаа 연락이 왔습니다 гэдэг энэ хасагдсан байвал ингэж бичих нь шүү дээ, тийм ээ. Эсвэл ингээ 회사에서 гिचээд ингээ 연락이 왔습니다 гэдэг ингээд энэ дундлын ингээ хаалт оруулсан байж болно шүү дээ, тийм ээ. Тэгэхээр иймэрхүү ранан маран гэдэг дүрмийг бичиж дараагийн 51 дээр мэддэг байгаарэ. За эхнээс нь дахиад өчүүлээ. Кампанас ярилцлаганд ирээ гэсэн тушаасан хэлбэр шүү. Ирээ гэсэн холбоо гэж залгасан над руу. гэж залгасан гэж орчуулна тий. За тэгсэн чинь гэхдээ би ярилцлага ингэж байгаагүй гэж байна. За тэгчингүүтээ 2-7 хоногийн дараа иживхүү. За энэ бол ерөөсөн баг шинэ үг гарахгүй шүү манайхаа. Гол нь жоохон ингээд анзааргал сайтай байх юм бол хийчихнэ шүү. Ярилцлагатай 2-7 хоногийн дараа ярилцлагатай юм л да гэж байна тийм ээ. Иннэндээ энэ 7 хоногийн дотор за нэгэд авчгаар дотор заавалчгүй энэ нөгөө төвийнхөө багштай гэж байна тийм ээ. Багшаас гэж шүү. Хантэй. За төвийн багшаас тусламжийг гэж байна. За одоо энэ илрэлийн анзаарж иж хийшүү заяа. Хэрвээ туум и гэж бичсэн байсан бол тэда орж болно заяа. Туумл гэд орчхороо тусламж өгөх гээд байгаа мó авах гээд байгаа мó гэдэг тиймэрхүү утгаар орж ирэх нь. Тийм ээ. Тэгээ багшид одоо тэр төвийн багшаас ингэх гээд байна. Инкийг хүсэж байна гэж бичих юм байна. За нэг их шинэ үг байхгүй тийм ээ. За юу гэж хэлсэн бэ? туум을 하고 싶습니다 гэсэн гэж үү? 도움을 받고 싶습니다. зөв. таваа наавсан байна. зөв. Би ингээд 도움을 부탁드리겠습니다. зөв. Тэр чинь бас зөв. 받는 데를 받은 것 같아요. зөв. 받고 싶습니다. зөв байна. За 받고 싶습니다 гэж утсан бол 5 оноо заяа. За 도움을 부탁드립니다 гэж утсан бол 5 оноо. Өөр юу гэж утсан бэ? 받아야 합니다. Тусламж авах хэрэгтэй байна. 받아야 합니다. За 받아야 합니다 арай буруу байна. Яагаад вэ гэхээр энэ өөрөө ингэж штэ. Энэ үгэлрээ дахиад уншил та. 2-7 хоногийн дараа ярилцлагатай юм л да. Энэ 7 хоногийн дотор энэ төвийнхөө багшаас тусламж авах хэрэгтэй гэд төгсгчөр бас биш вэ. Тусламж авахыг хүсэж гин гэж хэлсэн болох гэдэг юм да. Тусламж авах хэрэгтэй байна гэдэг утгаар бичсэн юм те. 도움을 받고 싶은데 за 받고 싶습니다 гэж төгсөх юм байна. 받아야 합니다 арай л тохирохгүй байна. Яагаад вэ гэхээр манайхан сонсороо ая оя 합니다 зөвлөгөөн дээр бичдэг байхгүй юу? Жишээлх юм бол та өдөрт 2 литр ус уух хэрэгтэй гэвэл одоо 2 литр гэл тэгээ мөрөөл гэж бичсэн байвал машоя 합니다 гэж бичсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зөвлөгөө биш байна. Энэ өгүүлбэр нь энэ сүүлийн хаалттай өгүүлбэр эхлээд сүүлийн хаалтаа ярьчих за. Сүүлийн хаалттай өгүүлбэр нэгдүгээр зөвлөгөө биш байна. Зүгээр л би инхийг хүсээд байна та завтай юу мавтай юу гэсэн л өгүүлбэр байгаа байхгүй юу? Тийм ээ. Гэхдээ рёго хадаагаар бас бичиж болохгүй. Рёго хадаагаар биччихээр чинь тусламжийг авах гэж байна гэж бичгээр бас болохгүй. Энэ хүн ганцаараа шийдэхгүй шүү дээ. Одоо энэ багшаасаа цагийг асууж иж шийдэн шүү дээ. Тэгэхээр рёго хадаа бол ерөөсөө зүгээр би энэ өөрийнхөө юмыг зарах гэж марах гэж гэдэг тиймэрхүү юм дээр л рёго хадаа ордөө шүү. За энэ болохоор тэр багшаасаа инхийг хүсэж байна та боломжтой болов цаг гаргаад өгөөч гэсэн нэг тиймэрхүү гуйлт маягийн юм байгаа байхгүй юу. Тэгэхээр 도움을 부탁드립니다 гэж болно. эсвэл 받고 싶습니다 болно. 도움을 꼭 이라고 했었어요. байсан.
байсан уу? Гуг гэдгээ оруулчих болно. Тэр бол нэг чухал ш. Тэнгүүрээ ард нь болохоор нөгөө бүлээж ингээд хариулт хүлээж зөв. байсан баггүй. Тий. 500 мутаг тэрмний да гэж байгаа. Эхнийх нь штэ. За. Эхнийх нь багш нөгөө нэг овсны дэх юм би бас халгаар доор нь чүмби хадаг зүг биш болохоор чүмби хааны кёми овсны дэх байхгүй юу? Энэ оноо авахгүй юу? 면접을 준비한 경험이 없습니다 гэвэл яг 4 оноо бол авна шүү. За. 3 4 оноо бол авахар юм байна. Тий. Би болохоор 준비하는 것이가 없습니다 гэж. 준비하는 것이 없습니다. 면접을 준비하는 것이 없습니다. Ярилцлаганд бэлдсэн зүйл байхгүй. Болохын хувьд болж байна. Яг ч гэсэн 8 оноо авахгүй бол биш юм байна. 3 4 оноо авахар юм байна. Тэгэхээр гол нь багшаа нөгөө доотлоос нь үгийн аав гэдэг юу бүр ингээд толгоонд байнга эргэлдээд энэ дотроос авах ёстой шүү гэсэн бол эргэлдээд тэгээд доор нь би гэсэн үг байсан байна. За энийг 3 янзаар бичиж болох юм байна. За би хариултуудыг хэлье заяа. 3 янзаар бичиж болох юм байна. 면접을 준비하다 гэж болно заяа. Угаасаа л ярилцлаганд бэлдэх гэдэг холбоо өгүүлж байгаа юм. Тэгэхээр 면접을 준비한 적이 없습니다. угаасаа ингээд энэ 적이 없다 гэдэг дүрэн байдаг да. Тэгсэн удаагүй гэд. Гэд өнгөрсөн цагийн энэ үсэг шүү юм. Тэ? Тэгээ 적이 없습니다 гэдэг чинь тэгсэн удаагүй. Тэгэхээр би ярилцлаганд бэлдэжсэн удаагүй гэж ütсэн бол зөв. За дахиад уртаар нь хэлье. 면접을 준비한 적이 없습니다. зөв. 면접을 보다 гэдэг холбоог ус байдаг. Тийм ээ? Ярилцлага өгөх. Тэгэхээр ярилцлаганд бэлдэжсэн удаагүй, ярилцлага өгжсэн удаагүй ямар ч утгын нэх ялгааг байгааз. Тэгэхээр тэр хоёрын ялыг өвсөн хүн бол шууд 5 оноо шүү. За. 면접을 준비한 적이 없습니다. 면접을 본 적이 없습니다. Гол нь 면접을 보다 гэдэг холбоог нь ярилцлага өгөх шүү. Энэ холбоог бичиж аваарай. Тэгэхээр ярилцлага өгж байгаагүй, ярилцлага бэлдэж байгаагүй гэдэг чинь яг хоёулаа 5 оноо авна. За өөр хөлбөр бичсэн хүн байна уу? 것이 준비하는 것이 гэвэл За 4 юм 3 оноо авна. Гэхдээ яг нөгөө уулын чоги гэдгээр бичсэн бол бүр сайн байсан. 3 4 оноо авах. бас 4 оноо. 경험이 없습니다 гэсэн чинь уулын зөв шүү дээ. Ярилцлага өгж исэн туршлага байхгүй гэхээр бас зөв заяа. За дахиад хараарай. 면접을 본 гэдэг подагаа өнгөрсөн цаг дээр ингэж бичсэн шүү. 본 өгсөн тий. Тэгээд тэрнийхээ араас 경험 бичлээ тэн дээр и аавна. Ягаад и аавж байгаа гэхээр угаасаа эдтэй авдагийн урталт ига байдаг шүү дээ. Тэрийгээ бас хэрвээ 경험 дээр 경험 гэж хайцсан бол бас болохгүй шүү. За заавалчгүй 경험이 гэж бичнэ. За бичиж чадах учраас би бичихгүй явчлаа шүү. За 면접을 본 경험이 없습니다. 면접을 보다 гэдгийг би мэдсэнгүүл. тэгвэл 준비하다가 бичсэн юм уу? шууд багш 준비한 гэдэг үгийг авчихгүй. болно. 준비한 경험이 없는데. Болно зүг байна. Тэгэхээр тэр чинь яг жоохон өөр ч гэсэндээ ер нь бол 4 оноо юм уу 3 оноо авахаар байна. 면접을 준비한 경험이 없습니다. Тэр монголоор бол ярилцлаганд бэлдэжсэн туршлага байхгүй. Ямар ч нэг юм авцалтаагүй өгүүлэр биш байгаа зү. Тэгэхээр болно. Оноо авна шүү. За өөр юу гэж хэлсэн бэ манайхаа? Зөндөө олон хуулиур байгаа. Ганцхан энэ понжогигээр бичих албагүй байхгүй юу? Ядчил нэг одоо саяны хэлсэн хуулиурууд чинь 4 5 оноо авахаар хуулиурууд байна шүү. За. Тэр төвийн дээр нь тусламж дээр нь За. 주시기 바랍니다 гэж бороо юу. 도움을 주시기 바랍니다. За тэгэхээр штэ жоохон тулгцсан маягийн болж байгаа. Тулгцсан гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр гиб харамныдагаар бичгээр чинь тхийг хүсье тэгнүү гэсэн утгатай штэ. Тэгэхээр одоо хараа 선생님한테 도움을 한테다가 тохирохгүй байна бас. 선생님한테 гэдэг ааз. Тэгэхээр тэр 선생님한테 гэчээд 도움을 주시기 바랍니다. тэгэхээр хотлоолчиход байна. 선생님한테다가 тохирохгүй байна. Тэгэхээр заавал 받다. багшаасаа ингээд тусламж авахыг хүсмээр авч байна тий. Тэгэхээр шууд гиб харам одоо манайхаа ингээд 51 дээр гиб харамныда амар хэрэглээд идэв штэ. Тэгвэл тэр гиб харамныда чинь нөгөө тэгнүү тэхийг хүсье гэсэн утгатай. Тэгэхээр тэр багштай ингээд тулгаад хайчих чам шиг болчих гээд байгаа шүү за. Тэгэхээр би ингээд ярьслага өгж байгаагүй юм л да гэдэг байгаа штэ. Өгж байгаагүй юм л да. Тэгээ багшаасаа тусламж авахыг хүсэж байна гэж утсан бол 5 оноо. багшаа. За өөр юу гэж утсан? Таддагийн оронд ухаада гэж. Яг зөв. Болно. Яг зөв. 구하다 болох байсан биш үү. Тэгэхээр 도움을 구하고 싶습니다. дахиад 5 оноо. Ямар ч алдаагүй. Угаасаа 도움을 구하다 гэдэг холбоог байдаг штэ. За энийг та цээжлээд авчаарай манайхаа. 구하다г мэдгүй бол энэ аврах маврах гэсэн утгатай шүү. Олон утгатай. Тэгэхээр энэ олон утгатай үгийг чинь таяо гэдэг багхгүй юу? За тэгвэл та энийг ингээд тусламж хүсэх гэдэг утгаар нь харж исэн байх тий. 도움을 구하다 гэд хаасайгүй л орчуулган дээр явж идэв штэ тий. Тэгэхээр тусламж хүсмээр байна. Та надад нэг ганцхан цаг гаргаад ингээд ярьслага яаж өгдгийг заагаад өгөөч гэсэн утгатай тийм ээ. Тэгэхээр 도움을 구하고 싶습니다 гэж утсан бол 5 оноо, 도움을 받고 싶습니다 гэж утсан бол 5 оноо. За тэгээд дээрэс нь ингээд 목숨을 구하다 гэж ороод ирэх юм бол энэ 8 аврах маврах гэсэн утгатай шүү. За
Тэгэхээр arbeit kuagu 있습니다 гэвэл arbeit хайж ин мажин тий. Тэгэхээр хайх, хүсэх 3 дахьтай шүү. Хайх, хүсэх, аврах. Тэгэхээр мөксмийн араас орсон бол аврах гэдэг утгаар орж ирнэ. Туумын араас орсон бол хүсэх гэдэг утгаар орж ирнэ. Тэгэхээр холбоо үгээ сайн мэдж байгаа хүн бол энийг зөв хийчихэл байна да. За өөр. Туумаа падра гайс сингаад гэдэг гэж болох бас. Болно. Падро гэхээр чи авахар гэж байгаа шүү дээ. Тусламж авахар. Тэгэхээр очих бодолтой байна. Яг болох юм байна. Тусламж авахар очих бодолтой байна. Тэгээ та нэг хариу өгөөч зав гаргаж чадах уу те? Араас нь те. Тэгж болох юм. Падро када гэдэг чинь авахар очих бодолтой байна. Болно шүү. Тэгээ ер нь бол гүйшипсний дагаар бичвэл бүр сайн байна. Сингаг имнида гэж байна. За өөр юу гэж хэлсэн бэ манайха өөр хөлөөр бичсэн хүн байна уу? Сингаг имнида гэвэл очих бодолтой байна гэж байгаа шүү дээ, тийм ээ. За энэ уул нь гайгүй юм орж ирсэн байна. 51 нь, тийм ээ. Сайн уншчих юм бол гайгүй юм байна. Гол нь шүү дээ манайха араасаа исэмнида овсомнида орсон бол урталтаа заавал ига аавна. За тэгээд энэ жогийн исэмнида, энэ жогийн овсомнида гэдэг дүрэн байдэн шүү гэдгийг санаарай за. Тэгсэн удаатай тэгсэн удаагүй. Одоо би солонгос очиж ирсэн гэвэл хангуйг ханжогийн исэмнида гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. За энэ дүрмээр бичүүлэх гэдэг юм. Амархан дүрэн байсан байна. Тийм, да 2 дугаар шатны л дүрм. Гэхдээ яг Кёнхоми овсомнида гэж бичсэн чи тийм буруу юм байхгүй л дээ. Уул нь дүрмээр бичвэл бүр сайн. Үгээр бичгээс илүү. Энд чинь угаасаа эн жогийн исэмнида овсомнида гэдэг дүрм байдаг шүү дээ, тийм ээ. Энийгээр бичсэн бол 5 оноо авах байсан байна. За тэгтээ бас саяны хөлрүүд бол оноо авахар хөлрөө шүү. За одоо 52-ыг харъя. За 52-ыг харъя. 52-ыг тэгээ эсрэг үгээ хайж чаддаг байлаа. За 52-ыг орчуулъя хэдүүлээ. Эхлээд орчуулж ээж тэгээд тэр хаалтны за асаасаа. Нөгөө нэг 51-ийг нь тэр Понжогийн овсомнида чүлсэн овсомнида гэхээр оноо авахгүй юу гэхээр. Тэгэхэрч болохгүй штэ. Доороосоо ингээд багшаа гуугаад байна штэ. Энд чинь ингээд ярьслага өгөх гээд байгаа штэ. Тэгэхээр би ярьслага өгч чадахгүй гэ. Яг тэр кампанда бүртгүүлчихэд ярьслага өгч чадахгүй харин тий. Ярьслага өгч чадахгүй гэдэг тэгэхээр чинь одоо энэ ажилд орохыг хүсэхгүй байгаа юм шиг болчихж байгаа штэ. За энэ тэгэхээр тэр ямар шанаа авахгүй. Утгын шал өөр болчихлоо. Тэгээ одоо тэгээд ярьслага өгч чадахгүй байсан бол яах гэж багшаасаа гуугаад байгаа юм тий. Тэр бол оноо 5 оноо авчих. Тэгэхээр нэг нь алдаад нэгэн дээр нь 0-лоод нөгөөх дээр нь 5 оноо авсан байна. Тэгэхээр ярьслага өгч угаасаа Мёнжоб жуда гэдэг холбоог бас байхгүй шүү. Тэгэхээр анхнаасаа Мёнжобл пуда гэдэг холбоог байдیں۔ Тэгээд тэн дээрээ ис овсомнида авсан бол буруу. Яагаад вэ гэхээр эн чинь өөрөө ингээд ярьслагыг өгөхийг хүсээд багшаа гуугаад байна шүү дээ. Тэр чинь ярьслага өгч чадахгүй гэвч тэр чинь ажилд орохыг хүсэхгүй байгаа юм шиг болчихж байгаа байхгүй. За энэ болохоор энторийн цэцгийн талаар гарсан байна. За яг энэ цэцгийг мэдэхгүй бол энэ цэцэг нь гэж уншиж штэ. Ойлгосон уу? Энэ цэцгийн нэрийг мэдэхгүй бол яаж ч гэсэн цэцгийн талаар гараад байна те. За пом ямар уйлрал вүлээ? Зөв. За мэдэхгүйгээ бичээрэй. Энторийн цэцгийг бичээрэй. Подкуц помгут жүнээсо хаврын цэцэг дундаас гэж байна те. Сакура биш юм уу? Сакура биш юм уу? Сакура тийм. Сакура. Энторийн цэцэг гэж одоо яг орчуулга нь энторийн цэцэг байхгүй аа. За. За яажсэн ийм цэцэг гэж ойлгочих. Заавал тэр ямар цэцэг байх нь нэг чухал биш байхгүй шалгалтын дээр бол. За энэ цэцэг нь хаврын цэцэг дундаас хамгийн эрт пида юу вэ? Дэлгэрэх нахиалах яг зөв. Гүчи пида гэдэг штэ. За эндээс чухал холбоог бичиж аваарай. Гүчи пида гэвэл цэцэг дэлгэрэх. За тэгэхээр хаврын цэцэг дундаас хэрэгтэй үг бичиж аваа шүү. Хамгийн эрт дэлгэрдгээрээ алдартай. Гэрүү юм хада алдартай гэж байна те. За тэгээ цаашаа ихэвчлэн за хараарай манайха шигмүүлдэрэн ургамлууд нь гэж байна тийм ээ. Ипи нан хүүэ. За энэ юу гэж байна? Ипи юу лээ? Навчин гарсныхаа дараа гүчи энэ гүчи гэж уншиж шүү. Гүчи цэцэг дэлгэрдгэлдээ. Энэ энторийн цэцэг буюу сакура цэцэг нь навч цэцэг дэлгэрдэг. За одоо энэ эсрэг нь бичих юм шүү дээ. Нэ хардаа. За дахиад энэ хаалттай бүлрээ дахиж уншиж ойлгоно. За одоо хараарай. Яг ингээд зүй тогтлыг ойлгодог байхгүй юу? Нэг удаа уншихаар за нэг иймэрхүү юм гарч ийн гэж ойлгоч чинь те. Хоёр дахь уншихаар зүй тогтлыг ойлгодیں۔ За ямар зүй тогтлоор бичих вэ гэхээр эсрэгээр нь бичиж шүү за. Тийм. Ийм фотонтой өгүүлбэрийг дахиад тайлбарлаад өгье сонсоорой. Ихэвчлэн ургамлууд нь ихэнх ургамлууд нь. Гэхдээ энэ энторийн цэцгийн ургамал нь бол тэгдгүн биш шүү за. Яагаад тэгдгүүг би ойлговоо гэхээр дээдлээ эсрэг юм авчиад доотлолтоо дахиад эсрэг юм авчина гэсэн үг. За хараарай. Ихэнх ургамлууд нь цэцэг гарсныхаа, навч гарсныхаа дараа цэцгэн цэцгэлдэг.
Навч гарсныхаа дараа цэцгэн цэцгэлдэг нь энэ хаалтан дотор эсрэгээр орж ирнэ шүү за. Навч гарсныхаа дараа цэцгэн цэцгэлдэг. Тэгвэл энэ энторийн цэцэг нь навч гараагүй байхдаа яадаг бахна уу? Цэцгэн цэцгэлдэг. Гарахаас өмнө буюу гараагүй байхдаа. За тэгэхээр энэ хүүе гэдэг дүрмийн эсрэг дүрм нь гийж онно шүү дээ. Одоо ши хоол идсний дараа гэвэл шигсаа хана хүүе. Хоол идэхээс өмнө гэвэл юу вэ? Шигсаа хагиж онно гэдэг үстэй. Тэгэхээр хэдүүлээ энэ дээдлийн өгүүлбэрээ сайн уншсан бол шууд хариулт нь ороод ирж байна заа юу. Ягаад бол би 52 дээр ингээ эсрэг юм сайн анзаараарай гэдээсэн шүү дээ. Тэгэхээр ихэнх ургамлууд нь навч гарсны дараа цэцгэн цэцгэлдэг бол энэ энторийн цэцэг бол тэгдэггүй маа гэж утгатай юм байна. За ойлгосон тий? За цаашаа бай. Хварио хада юу гэсэн үг вэ? За гялцал гэсэн үг тийм ээ? Гялцал. За 큰 꽃이 많은 5월에는 5월. За гялцал том цэцгүүд ихтэй 5 сард тийм ээ энэ энторийн цэцэг нь 산대적 юу вэ? За 산대적이 мэдхгүй бол ингээл авчих 산대적 гэл харьцангуй гэсэн үг шүү. За бичээд аваарай. Харьцангуй. За 펄 юу вэ? За тэгээ цаашаа өрн зүги болно. зүги тий. Одоо жишээ нөгөө тий хүмчүн. За яах вэ? зүгийгээр аваарай. Ерэн пум гэвэл юу гэж вэ? Ирэда гэдэг чинь нөгөө эрт гэдгээр орчууллаа шүү. Эрт гэдгээр орчуул. Одоо хавар эрт цагт гэдэг нь одоо дөнгөж 5 сар ургаад эхлэн 5 сар гараад эхлэнгүүт гэсэн үг. За 꽃이 피는 것은 цэцэг ургах нь 벌을 더 많이 유혹하다. За 유혹하다г мэдчихвэл сайн юм байна да. Сайн хийхэр юм байна да. 유혹하다 юу вэ? Би одоо нөгөө үг зааж өгөхдөө ханзны үг зааж өгөхдөө анэ 유혹 гэвэл нөгөө эхнэрийн өрөх гэж байгаа шүү гэж яриад байсан да. Тэгвэл 유혹하다 гэв үү? Өргөх гэж аав тий. За энэ 펄 гэдгээ зүгийгээр орчуулаарай заяа. Тэгэхээр яачсан зүгийг өргөх гэдгээр авч болох юм байна. За өргөтий гисэн гэж байна. Энэ рёнон гэхээр гисэн дүрм шүү. За өргөтий гисэн тэр энторийн цэцгийн 생중 гэж юу вэ? 생중. За энийг мэдэхгүй байж болно заа. За амьд үлдэх буюу амьд аршихын 전략 гэж юу вэ? Стратеги бодлого гэсэн. За энэ сүүлийн хоёрыг ойлгохгүй бол зүгээр л энторийн цэцгийн ийм зүйл юм аа гэж орчуулчихсан. Энэ сүүлийн хоёр үгийг мэдэхгүй байж болно шүү дээ, тийм ээ. За дахиад сүүлийн үлрээ дахиад нэг уншаа тий. Энэ гялцалаас уншин шүү за. Яг энэ хэсгийг дахиад уншчих юм бол хариулт нь ороод ирнэ. За гялцал том цэцгүүд нь цэцгүүд ихтэй 5 сард энторийн цэцэг нь харьцангуй зүгийг ингэдэг. За одоо яадаг вэ гэсэн чинь эрт хавар гэж байна. Эрт хавар гэдэг нь юу гэж байгаа вэ? 5 сарын ихээр гэсэн үг. Биш ээ. 2 сарын хавар гэдэг чинь одоо 2-3 сард байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эрт хаварт цэцгэлж байгаа нь дөнгөж 2-3 сар март ингээд цэцгэлж байгаа нь зүгийг илүү их өргөтий гэсэн энэ энторийн цэцгийн одоо гол бодлого нь юм аа гэж байна. Энэ 전략 гэдэг нь ер нь стратеги бодлого гэсэн үг. Тэгээд 생중 гэдэг нь болохоор одоо энийг тайлбарлах юм бол 생 гэдэг нь амьд гэдэг утгатай тийм ээ. Амьд одоо ингээ амьдрал гэсэн утгатай. За жун гэдэг нь болохоор жүнжээ хадаа гэсэн үг. Жүнжээ хадааг мэдхүү? Оршихуй тийм ээ. Орших гэсэн үг. Үйл үгээрээ бол оршихуй. Тэгэхээр энэ дээр та ингэж хэлсэн шүү за. 생중 гэдэг нь нэр үгээрээ бол амьд оршихуй. Энэ дээр дахиад 콩중 гэж бас байдаг. Энэ болохоор нийтээрээ хамт орших гэсэн үг. Ойлгосноо? Тэгэхээр сэнжун хадаа 콩중 хадаа хоёрыг хамт цэжилчээрээ заяа. Энэ болохоор жүнжээ хадаатай холбоотой болохоор ханзны үг шүү дээ. Тэгэхээр 생중 болохоор амьд оршихуй, 콩중 болохоор нийтээрээ хамт оршихуй, зэрэгцэн оршихуй. Зэрэгцэн орших гэж орчуулдаг. 콩중 хадаа, 생중 хадаа гэд маш их гарч ирж шүү за. Топик дээр ялангуяа унших дээр нь. За саяныхаа гараа. Тэгэхээр эрт хаварт нь ингээд цэцэг дэлгэрж байгаа нь зүгийг илүү их өргөтий гэсэн энторийн цэцгийн амьд оршихуйн бодлого нь юм аа гэж. Өргөтий гэсэн гэж шүү. Энэ рёнон гэдэг нь гэсэн дүрм шүү за. Тэгэхээр өргөтий гэсэн энэ цэцгийн бодлого нь юм аа гэж. За тэгвэл дээдлэх дээр юу гэж вэ? Том цэцгүүд нь 5 сард би ингэж хэлсэн шүү дээ. 나는 후에 비게 하지 않다 гэж. 안은라서 тэрийн алин дээр нэрчсэн. За эхлээд нэгтгээ хийгээтэй. Эхний хаалтаа хийгээтэй. За хараарай. Энэ дээр бол ойлгомжтой болсон те. Навчин гарсны дараа цэцгэн дэлгэрдэг. Тэгвэл энэ энторийн цэцэг бол тэгдэггүй маа гэсэн утгатай тийм ээ. Навчин гарахаасаа өмнө гэж үчих юм байна. Тэгэхээр юу гэж үчих вэ?
Наги чоны. Наги чоны гэж хайчин. Угаасаа энэ чинь ардаа хаа цэг байхгүй юм чинь зүгээр чоны гэдэг дүрм чинь өгүүлрийн дунд өчигдэнэ зү. Тэгэхээр ги чоны шүү за. Тэгэхээр ипи наги чоны гэх юм бол навчин гарахаас өмнө цэцгэн дэлгэрчдэг цэцэг юм байна. Тийм ээ? Тийм. Өөр хөлөр байна уу? Ги чоныг бас өөр хөлөр. Гиг мартаа чоныг бичсэн шүү гоо. Тэгэхээр одоо наахгүй юу? Тэгэхээр дүрмийн алдчихж байна гэсэн. Чоны гэдэг дүрмийн урд үйл өгөл байгаа бол ги чоны. Хэрвээ нэр үг байгаа бол зүгээр чоны. Би уг нь анзаарсан юм шиг байгаа байхгүй. Тэгэхээр яг нэг гиг мартаа чон гэж бичсэн шиг санагдсан. За өөр хөлөр бичсэн юм байна уу? Тэгэхээр наад чинь жоохон хэцүү юм. Тэд нөгөө нэг гарсныхаа дараад нөгөө цэцгэн дэлгэрдэг гэж байгаа ч За тий. Тэгээд би навч гарсныхаа дараа нөгөө дэлгэрэх гэдэг үгээ ангуудаа амтай гэдэг нэг тийм нөгөө нэг чи анко гэж бичиж болно тий. Ипи нан хуэ гучи пижи анко тэгэхээр шодлоо шүү дээ. Яаж ч гэсэн зүгээр л угаасаа энэ дэр ганцхан хөлөр байна. Наги чонел гэж байна. Яагаад бол дээдлийн өгүүлрээ үгүйсгээд бичиж байгаа байхгүй. Дээдл дээр нь ингээд навчин гарсны дараа цэцэг нь ургадаг бол энэ цэцэг бол тэгдэг юм аа гэсэн утгатай байгаа байхгүй. Навчин гарахаас өмнө цэцэг нь урагшдаг цэцгээ. Дээдлийн өгүүлрээ сайн уншчихвал ойлгочихор байсан байна да. За одоо доош явъя. Гял цаал том цэцэгтэй 5 сард ингээд энэ энторийн цэцэг нь харьцангуй зүгийг татдаг юм уу татдаггүй юм уу? Зүгийг өргөддөг юм уу өргөддөг юм уу? Өргөддөг юм шүү. Тий. Өргөдөхөд хэцүү. Нэх их татаад байдгүй юм шүү. Тэгэнгүүтээ доотлоо ингэж байна штэ. Эрт хавар цэцэг цэцгэн дэлгэрж байгаа нь хамгийн түрүүнд дэлгэрнэ гэсэн үг шүү дээ. За. 5 сард олон цэцэг байгаа болохоор тэр цэцгийг тоохгүй тийм учраас тэр цэцгнүүдээс өрсөж эхэлж юу цэцгээ гаргаж зүгийг татдаг юм байна. Тэгээд эрт гардаг юм. Тий. Тэр одоо зүгийг маш их татъя гэсэн эрт гараад. Тийм байна. Зүгийг маш их татъя гэсэн нь энэ одоо өөрийнх нь гол бодлого юм аа гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр юу гэж чих вэ? Яаж ч гэсэн тэр зүгийг өргөх гэдэгээс холбоод өччих чинь. За та хэд юу гэж утснаа хэлээрэй. Энэ хариулт зүг байна. Зүйл дөө. За одоо тайлбарлая заяа. Ингэж байгаа юм. Бусад цэцэг рүү явчих юм байна. Тэгэхээр шүү дээ энэ өргөхөд хэцүү 5 сард гэдэг байгаа. Энэ 5 сараа сайн хар заяа. 5 сард бол одоо эн чинь ингээд өөрөө ингээд 3 4 сард ургаж байгаа шүү дээ. 3 4 сард тий. Тэгээ 5 сард чинь бусад гоё цэцгүүд нь ургаж шүү дээ. Тий. Тэгээд энэ 5 сарыг сайн уншаарай заяа. 5 сард одоо ингээд нухацтай уншихгүй бол зүгээр нэг ганц уншаад ойлгохооргүй юм байна шүү заяа. Тэгэхээр гялцаал том цэцгүүд ихтэй 5 сард бол өргөдөхөд хэцүү байдаг. Яагаад вэ гэхээр өөр цэцэг рүү нөгөө зүгэнүүд нь явчихна. Гоё цэцгрүүд рүү. Тийм ээ. Тэгэхээр цэцгийн харьцангууд юу яадаг? Зүгийг өргөдөхөд хэцүү байдаг. Тэр шалтгаан нь яагаад вэ гэхээр одоо эрт хавар ингээд өөрөө цэцгэлж байгаа шалтгаан 4 сар цэцгэлж байгаа шалтгаан нь эхлээд зүгийг өргөдөхын тулд тийм бодлоготой цэцэг юм байна. Зүгийг өргөтвөл өөрт нь сайн юм байна шүү дээ. Тэ? Тийм үү? Тэгэхээр энэ эрт хавар гэдэг ингээ хугацаа яриад байгаа байхгүй. Энэ өөрөө 4 сард ургадаг цэцэг юм байна. 3 сард ч юм уу те. Тэгэхээр тэр эрт хавар өөрөө ингээ цэцгэн дэлбэлдэг, бусдаасаа төрүүлж дэлбэлдэг гэдэг байгаа. Тэгэхээр тэр дэлбэлдэг шалтгаан нь зүгийг өргөдөхийн тулд гэж байгаа байхгүй ерөнхийдөө тэгээд дууссан. Тэгэхээр 5 сард бол зүгийг өргөдөж чаддгүй юм байна энэ цэцэг өөрөө. Яагаад вэ гэхээр бусад том цэцэг ургачдаг болохоор тэр зүгийнүүд нь том цэцэг рүү явчихна. Тийм үү? Тэгэхээр Юхокагийн оревдан зүг байна. Яг энэ хоёрын зүг байна. За та хэд өөр юу гэж утсан бэ? Би нөгөө сайн ойлгохгүй байжгаад Юхок гэдэг үгийн олонгуудаа дүрмээ буруу бичсэн байхгүй. Тэгэхээр оноо авдаг шүү. Ямар дүрмээр бичсэн бол? Яаж ч гэсэн Юхокадагаа авсан бол сайн байна. Зүгээр Юхок хайсан үү? Өргөдөж чадна. Чадахгүй гэж за ингэж за бажаараа манайха Юхок хайсан овда гэж утсан бол болохоор байсан байна. Яагаад бол 5 сард бол энэ тэр энторийн цэцгэн дээр тэр зүгийнүүд нь очтгүй юм байна. Өөр том цэцэг дээр очт юм байна. Энийг би 2 3 уншиж ядаж юуг нь зүй төглийн ажиглаж штэ. Тэгээд хавар эрт ургадаг шалтгаан нь энэ цэцэг чи хавар бусад цэцгээс хамгийн түрүүнд ургадаг цэцэг гэдэг яриад штэ тий. Тэгээд хавар эрт ургадаг шалтгаан нь энэ цэцгийн гол бодлого юм аа. Зүгийг өргөх гол бодлого юм аа. Тэгвэл энэ 5 сардаа бол
5 сар чад хавар дуусчих штэ тий. Зуны ихэнх сар үсттэй. Тэгэхээр 5 сардаа бол зүгийг өргөтөхөд хэцүү байт юм байна. Өргөтөж чаддгүй юм байна. Тэгэхээр юхуг хайсан овда гэж утсан хүн 5 оноо, юхуг хаги оривда гэж утсан хүн 5 оноо. За одоо ойлгох нь. Энэ сүүлийн хэсэг дээр бол хүмүүс алдсан л ээж магадгүй юм байна. Жохон төвхтэй юм. Эхнийх бол амархан байсан байна. Энэ хүүе гэдэг дүрмийн эсрэг дүрм нь кэж оноо шүү гэж хэлж. Ойлгосноо. Дараа нь нэг иймэрхүү тест орж иж магадгүй шүү. Тий. Яг энэ хаалттай хэсгээ хугацаагаа сайн хэрвээ энэ хугацаагаа харсан бол болох байсан юм. Аа. Эсрэг гэдгийг мэдсэн. Ааха, яа тэр. Тэгэхээр ерөөсөө эсрэг юм их хүчтэй шүү, эсрэг юм их хүчтэй шүү. Урталт нь одоо ингээд эргээр боддог хүн байхад гээд хаалт ороод ирсэн байл сөргөөр боддог хүн байдгаа гэж бичдэг байхгүй. Тэрэн шиг одоо энэ навчин гарсны дараа гэсэн байхад одоо доотлолт нь навчин гарахаас өмнө гэж бичиж байгаа байхгүй. Та эдийг жоохон ингээд бодвол эсрэг юм ин бодволчвал тэгэл зөв хийх байсан байна да. За 52 дуусчлаа. За ингэж хийгээрэй заяа. Тэгээд дотроос үгээ аавна гэдэг чинь юхуг хадаага авсан байгаа үстэй. Тэгээд наадаага бас дээрээсээ авчихаар байгаа үстэй. Гол нь дүрмэл зүг болж ирэхийг шаардаад байгаа байхгүй та эдэг. Ойлгосон уу? За бас амархан дүрмээр биччихээ шүү бас. За цаашаа 51 болцсон. За одоо 53. За надаа график нь олдсонгүй. График нь олсон хүн байна уу? Зүгээр юм бичсэн жишээ л олдлоо. За юуны талаарх график байсан юм харъя. Тэр энэ дээр бас гашгын бичээг юм. Тэрний талаар судалгаа явууллаа. Түүний үр дүнд 2014 оноос 2024 он хүртэл. За энэ жишээг нь уншиж өгөөж байгаа шалтгаан нь энэ дээр байгаа зүйлүүдийг дараагийн график бичихтэй ашиглаарай заяа. Тэгэх юм бол таны график маш сайн болдог. Одоо зөв жишээнээс хараад 10년 ган гэх юм бол 10 жилийн хугацаанд гэж байна тийм ээ. Энэ ган гэдгийг нийлүүлж бичдэг шүү. Дугаан гэдэг үе бол салгаж бичдэг шүү за. Тийм. За тэгэхээр энэ займаа үнэхээр салгаад бичсэн бол оноос салгуул оноо хаснаа нэг оноо хасна. Диосгийн ялда. Тэгэхээр энэ ганыг бол заавалчгүй энэ он дээрээ нийлүүлж. Дугаан бол угаасаа салгаж бичнэ. Дугаан бол угаасаа салгаж бичнэ. Тэгэхээр энэ ган дугаан хоёр чинь нэг утгатай шүү дээ. За 10 жилийн хугацаанд гэж байна. За энэ иймэрхүү утгатай график орж ирсэн гэж ерөөхдөө нь жишээ тавьсан юм байна заяа. За харъя. Тэдэн огост, тэдэн ог хүртлээ, тэдэн 100 сая хүртлээ тийм ээ. Ойролцоогоор 9 дахин. За Б гэдэг энэ үг чинь угаасаа дахин гэсэн үг байхгүй юу? За тэрнийхээ араас чондуу буюу орчим гэсэн үгээ аваарэ. Эсвэл бэна гэж бичээрэй. За бэна гэж бичвэл юу гэж бичиж байгаа вэ? Б-ийнхээ араас на гэдэг дүрм авчгаараа. Ингүүл юу гэж бичсэн? Тий. Бүр гэсэн дүрм тийм ээ. Тэгэхээр Б-гийн зүгээр л Б-гээр нь бичихгүй шүү. За манайхаа нэг бол Б чондуу, нэг бол бэна гэж бичвэл оноо аавна. За эндээс сурах юмаа сураад авчаарай. Дараагийн 7 сарын график дээр чи хэрэгтэй шүү. За Б чондуу тэбүк сансан хэддаа. За энэ дээр оноо авж байгаа юм нь тэбүк сансан хэддаа оноо авж байна. За энийг мэдээд авчаарай. Огцом өндөр өргөн цар хүрээтэйгээр нэмэгдлээ гэж. За дараах нь 상세히 살펴보면. За энэ нөгөө 자세히 살펴보면 гэдэгтэй адилхан. Тэ? Дэлгэрэнгүй ажиглаад харвал 자세히 살펴보면 гэдэгтэй адилхан. Дэлгэрэнгүй ажиглаад харвал 유형별 гэхээр энэ нөгөө хэлбэр тус бүрийн гэсэн үг тий. Загвар тус бүрийн 오직 драма. За энэ ямар драма гэж байна? Драматай холбоотой график орж ирсэн юм уу те? Манайхаа. Энэ драматай холбоотой. Өнөөдөр өгсөн хүмүүс нь иймэрхүү график орж ирсэн мэдэж байгаа юу? Драма үздэг шалтгаан малтгаан гэсэн нэг юм орж ирсэн юм шүү дээ те. Надаа графикийн зураг нь олцсонгүй. Тэгэхээр зүгээр жишээнээс нь хараад нэг иймэрхүү бичсэн бол 30 оноо авахар байсан байх шүү гэж хэлээд өгье за. За 오직 гэдэг нь зөвхөн гэсэн үг. Ердөө гагцхүү гэсэн үг. 오직 гэдэг нь. За мэдээд авчаарай. Энэ үгийг бичихгүйсэн ч болно л да. За драма маань зөвхөн драма л үздэг нь тэдээс тэд хүртлээ. Одоо тануудын санах байна заяа. За тэдээс тэд хүртлээ 3 дахин нэмэгдсэний эсрэгээрээ. За энэ дээр хараарай. 진가한 밤연 гэдэг нь оноо сайн авч шүү за. 진가한 밤연. нэмэгдсэний эсрэгээрээ. 자 나머지 떨어진 것으로 나타났다. 나머지 гэж үгсэг вэ? Тэгснээс болоод гэсэн дүрмээр бас орж ирлээ шүү дээ. За үлдсэн хувь нь мовь гэсэн утгаараа орж болно. За дорожин гос руу гэхээр чинь үлдсэн хувь нь унсан гэж юм тийм ээ. Унсан гэдгээр авна шүү. Дорожидаа чи хараг хадаатай адилхан. За та хэд өөрөөсөө хараг хадаагаар бичих ч юм уу, 감소 хадаагаар бичсэн ч юм уу өөрөөсөө мэдсэн байх те. За тэгэхээр яаж байсан 진가한 밤연에 감소한 것으로 나타났다 гэсэн бол сайн байсан байна. Яаж байсан өссөний эсрэгээрээ тэр нь буурсан гэж бичих юм байна. За цаашаа харъя. Энэ
жинга хам памьона гингүүтэ хоёр юм ингээд хоёлаа ингээд буурсан байсан бохоо нэг нь гитар гингүүт нь би тэр хоёлынгийн бод тэгээд камсуангоос руу натанаад болно болов яах вэ? За нэг иймэрхүү л бичсэн бол 30 он авахаар байсан юм шүү. Жонга хэдтаг бичсэн шүү. Болно. Нөгөө 10 жилийн ингээд огцон уссан гэдэг юм. Тийм. Кипкёки жинга хадаа гэж бичсэн ч болно. Аль болох ингээрээ дахиад нэг юм сануулъя. Нэг хувь нь буураад нэг хувь нь өссөн байвал эн памьон гэдэг дүрмийг заавал авч байгаарай. Энэ бол чухал дүрм шүү за. За тэгэхээр өссөний эсрэгээрээ буурсан англи бичээс сайн байгаач. За цаашаа явъя. памьон гэж мэддэг тийм памьон гэж бичсэн ч болно, памьон гэж бичсэн ч болно. За 한국 드라마 매출이 올라가는 원인은 за ойлгомжтой тийм ээ. Солонгос драмын борлуулалт нь нэмэгдсэн шалтгаан нь гэж байна. За 첫 이유 гэж бичсэн ч болон зүгээр юу гэнэ? 원인 때문에 판송. 자 энэ дээр шууд 때문에 гэдээ оруулсан байна. Тэгээ 판송 시청자가 그만큼 증가한 것이다. За энэс өөрөөр бичиж болно шүү. Шалтгааныг заавал ингэж бичих алгүй заа. Энэ зүгээр л жишээ байгаа болохоор уул нь ингэ зургийг харж байгаад ингэж бичээрэй гэж хэлчихвэл амар л та. За би дараа нь зургийг олоод өгнө за. Тэгтээ багшаа юу байсан? Нөгөө өмнөх удаагийн топик шүү дээ. За тийм. Тэрний график нь болохоор эхний график нь яг өмнөхтэйгээ адилхан зурагтай. За. Тэгээд хоёр дахь нь болохоор хоёр дахьих нь эхнийх нь яг өмнөхтэй адилхан зураг байжснаа сүүлийнх нь зүгээр 2012-оос 24 он юу лээ? 14-өөс 24 он нэгүүдээ бусад хэсэг нь ингээ буурсан гэж баг үзүүлэлттэй. Тэгээд бусдууд нь яг ер нь төстэйсэн. Төстэйсэн тий. Угаасаа л төстэй юм орж ирдэг л тий. Би нөгөө өмнөх яг график шиг бичсэн байхгүй яг энэ байдлаар биш. тий. За тэгвэл шалтгаанаа дуусгахтаа манайхаа шалтгаанаа дуусгахтаа 판순 시청자가 그만큼 증가하다. Энэ шалтгаан нь байсан юм ба штэ. Нэвтрүүлэг үзэгчдийн тоо тэр хэмжээндээ өссөн гэж байна. Энэ ихний шалтгаан нэг иймэрхүү юм байсан уу? За эхний шалтгаанаа ерөнхийдөө таад ингээл 시청자가 증가했기 때문이다 мэда гэж дуусгаж штэ. Солонгос дараа нь үзэж байгаа хүмүүс нь ингээд өсөөд тэгээд нөгөө тийм холбоо сураасаа тэгээд өссөн төдийгөөгээл явчих л та тий. За тэгэхээр жинга хэсэл буман анерэ гэж холбочиж болно. Энэ хүн бол яг хаа салгаад бичсэн байна. Тэгэхээр одоо драма 시청자가 жинга хэсэл буман анерэ гэж бичсэн. Гол нь энэ жинга хадаага өнгөрсөн цаг дээр бичсэн шүү. За өссөн төдийгөө гэвэл жинга хэсэл буман анерэ. За 한류 энэ үг чинь байнга орж ирээд идэг нөгөө солонгос урсгал буюу K-pop. 한류 영향 гэвэл юу гэж байна? Хоёр дахь шалтгаан юм байна шүү дээ. K-pop-ийн нөлөө, тийм ээ. За энэ дээр 덕분에 гэдэг дүрм авч утсан байна. Та гэхдээ өөр дүрм авч утсан байсан ч болно. 한류 영향을 많이 받기 때문에. эсвэл 그 때문에г авсан бол 한류 영향이 이루 있네. 의로 있네 гэдэг дүрм авч болно тий. Аас үүдэн. За ингэж бичдэг шүү. Одоо солонгос урсгалын нөлөөнөөс үүдэн гэж утсан ч сайн байна гэсэн үг. За энэ дүрмийг бол нэр үгэн дээр л ашиглая шүү за. Солонгос урсгалын нөлөөнөөс үүдэн ингэж өөрчлөгдлөө гэж бичиж болно. Эсвэл энэ 덕분에 гэдэг дүрм бас сайн байна тийм ээ. Солонгос урсгалын нөлөөний ачаар гэж шүү. Сайн юм ярих гэдэг болохоор 덕분에 гэдэг дүрм авсан байна. За тэгээд 해외 таидаа өөр дүрмээр бичсэн ч болно шүү за. 해외 판순사 гэвэл юу вэ? гадаадын нэвтрүүлгийн компаниуд тийм ээ нэвтрүүлэг гаргаж байгаа компаниуд маш их нэмэгдсэн гэж гарлаа. За энийг өөрөөр 많이 상승한 것으로 나타났다 гэж бичиж болно. 많이 상승하는데 эсвэл 상승한 것을 들 수 있다 гэж бичиж болно. маш их нэмэгдсэнийг дурдж болно гэж бичиж болно. Тэгэхээр та өөрсдөө л ингэж шалтгаанаа яаж дуусгасан тэр гол нь хоёр шалтгаанаа хоёр өөрөөр дуусгуул зүгээр шүү за. Хэрвээ холбож бичиж байгаа бол дундаа ил бумаа нэрээр холбочвол зүгээр шүү за. Тэгэхээр драм үздэг хүмүүс нэмэгдсэн төдийгүй солонгосын K-pop-ийн нөлөөний ачаар ингэж өссөө гэж биччих юм шүү дээ. Ингэж өсснийг дурдж олно гэвэл 이렇게 상승한 것을 들 수 있다 гэж бичиж байна. За 그런 гэж бичиж болохгүй л дээ. Энэ болохоор нөгөө товчилсан үг хэрэгсэн байна. За 조사 결과를 통해 гэж эхэлчин сүүлийн бүлэр те. Судалгааны үр дүнгээр дамжуулан 앞으로도 гэхээр цаашдаа ч бас солонгос драм нэвтрүүлэг үзэх зохиож 제작사 гэхээр зохиож байгаа компаниуд тийм ээ. компаниудын борлуулалт тасралтгүй борлуулалтанд тасралтгүй том тус болно гэж таамаглаж байна. Ийм өгүүлбэр байсан юм уу? Байгаагүй юу? Байгаагүй бол бичихгүйсэн ч болно.
Тэгэхээр одоо энэ дээр ингэчиж болно. Цаашдаа ч гэсэндээ маш их үзэх хитэн төлөвтэй байна гэж бичиж болно. Бичихгүй байсан ч болно. Хэрвээ шалтгаанаар дууссан бол тэргээрээ л дуусгачих. Заавал нэг өгүүлэр нэмээд авах шаардлага байхгүй. Шалтгаанаар дуусан гутаа багшаа нөгөө нэг хагтээ гэдэг нөгөө томрох. Тийм. Өргөжүүлэх, томруулах. Өргөжүүлэх, томрох тэнгүүдээ тэрнийхээ ардаас дахиад нөгөө хажуу тишээ холбох сум. Тэгээд дээшээ нөгөө сум байсан байхгүй юу? Тэгвэл тэгээд цаашаа өргөжөнд хэлнэ гэж байгаа юм байна. За. Эхнийх нь болохоор жинга хал бумаа анираа гэж үжаагүй жинга хан бумаа анираа гэж холбоо. Тэгэхээр буруу шүү. Энэ бумаа анираа гэж байдгүй юм. Угаасаа энэ бумаа анираа гэдэг дүрм чинь урдаа ил үсгтэй л байх хэвээр. Тэгэж энэ гэж орж ирж болохгүй. Жинга хэсэл бумаа анираа гэсэн бол зөв. Өссөн төдийгүй гээ. Ингэж утсан бол зөв. Тэгэж бодтаа би тэгээд нөгөө дэлсүү идтаа гэж. Дурдж болно. Тэлсүү идтаа. Тэлсүү идтаа. Тэнгүүдээ дараагийнх нь болохоор би зүгээр нөгөө нэг бичингүүтээ нөгөө нэг нин тайдагаа гэдэг дүрмээ авах гэж байгаа тэндээ бүр. За нин тайдагаа гэдэг дүрмийг уул нь ашигласан бол сайн шүү. За тэхийн хажуугаар гэсэн үг шүү дээ. Одоо жишээ нь ингээд нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс нэмэгдэхийн хажуугаар гээд одоо хогдээ гэдэг үг байсан бол хогдээ ханан тайдагаа гэвчих байхгүй. Улам цаашаа тэлэх өргөчхийн хажуугаар гээд тийм ээ. Ингэж бичдэг шүү. За нин тайдагаа гэдэг дүрмийг тэхийн хажуугаар гэсэн дүрм. Тэгэхээр иймэрхүү дүрмүүдийг график дээр сайн хэрэгжилж байгаарэ манайхаа. Тэнгүүдээ багшаа тэрийг өгүүлбэрээ олохоор гидэмэнгоос руу буяатаа л гэж усгацсан шүү дээ. Болно. За. Тэгэхээр цаашаа ингээд шалтгааны цаашаа өгүүлбэр байсан бол цаашдаа ч гэсэн нэмэгдэх тэмдэглэлтэй байна. Нэмэгдэн гэж таамаглаж байна. Нэмэгдэхэд нөлөөлнө гэж харагдаж байна гэж ингээд бичнэ гэсэн үг. За график нэг иймэрхүү байсан байна. Шалтгаантай график л маш их орж ирдэ шүү. За бараг 190% нь. За заримдаа шалтгаан байхгүй шууд ясан гэд төлөв мөлөвтэй график ороод иртээ. За графикийн дараа нь зургийн байвал тайлбарлаад өгч нөө заяа. За одоо нөгөө хиймэл оюун ухаан дээр. За энийг томруулж агаад хиймэл оюун ухаан чи ерөөхдөө бол одоо ингээд сүүлийн үед ингээд хиймэл оюун ухааныг маш олон салбарт ашиглаж гэнэ гэж эхлэх байхгүй юу. Ер нь орчлон их чухал шүү. За тэгээд хиймэл оюун ухааны давуу тал гэж байгаа, бас сул тал гэж байгаа. За харъя. Эхлээд гарчгийг хараа тий. Эхлээд энэ дээдлийн хэсгээсээ ингээд ганц хоёр ингээд үгнүүд авчиж болдсон шүү. За манайхаа. За эхлээд сорууна ингээд бичээд би орчин үед хүмүүс хиймэл оюун ухааныг өдөр тутамдаа маш их ашиглаж байна. Тий. Тэгээ хиймэл оюун ухаанаар кино орчуулж байна. Хиймэл оюун ухаанаар ингээд зургийг эвлүүлж болж байна. За зураг эвлүүлэх гэдгээ бичиж чадахгүй бол одоо ингээд гоё ингээд дурсамж бүтээ одоо ингээд амьд байхад нь хамт зураг авах бол чадаагүй хүмүүс байдаг шүү дээ, тийм ээ. Тэгээ тэрийгээ бас бичиж болно, тий. Тэгээ гоё дурсамжийг бүтээж болж байна гэл. За маш олон салбарт ашиглагдаж байна гэдээ эхлэх хэрэгтэй байхгүй юу? За энэ хүн яаж орчлоо эхлүүлсэн бэ хараа тий. Тэгэхээр эндээс санаа аваад бичээрэй за. Одоо дахиад төстэй сэдв орж иж болно шүү дээ. За харъя. 최근 현대사회에서 인군 짓는 일이라는 개념 гэж ойлголт. 대부분 사람들에게 낯선 사안이 아니다. зөв хүн болгон мэддэг болсон гэж эхэлж байгаа юм байна. За эхнээс нь хараарай. 현대사회 гэж эхэлдэг шүү. За ерөөхдөө орчин үеийн нийгэмд орчин үеийн ингээд юунд мөнд гэж эхэлж байгаа байхгүй юу? За сүүлийн үед орчин үеийн нийгэмд гэж байна тийм ээ. Сүүлийн үед орчин үеийн нийгэмд хиймэл оюун ухаан гэсэн ойлголт. За энийг бичиж авчаарай. Ранен 개념 гэдгийг одоо ямар нэгэн ингээд зохиомжлог дээр бичиж болно. Тэгэхээр хэрвээ та хэд ингээд зохиомжлог их орчуулад байвал бичих чадвартай болоод идэг. Тэгээд дээрэс нь ранен гэдгийн араас нэр үг орно. Рагугийн араас үүлэг орно. За мэдээч эн чинь ингээд энэ оюун ухаан гэдэг үг нь гэвлэгчээр төгсөж байгаа юм чинь иранен 개념 гэж цэжлчихсэн юм. Тэгэхээр их шиг дээр бол ранен 개념 гэдээ орчно. За тэгэхээр гисэн ойлголт шүү заяа. За ихэнх хүмүүст 대부분 사람들에게 ерөнхий юм ярьж эхэлж шүү оршилж байгаа. 낯선 사안 гэхээр танихгүй зүйл биш болсон гэж. Одоо ингээд хиймэл оюун ухаан гэхээр анхудаа сонсож байгаа зүйл бол биш ээ гэж ярьж байна. Ойлгосноо. За тэгэхээр эндээс ингээд хуулаад бичиж одоо санаа аваад бичээрэй гэж байна. За 인군 치는의 수많은 장점이로 маш олон давуу талтай тийм ээ. 자 학교나 직장에서 활용하는 사람들이 많지만 세상에 오직 장점만 있고 단점이 없는 것이 없다 гэж байна. За энэ угаасаа сул талтай гэж ярьж байгаа юм байна шүү. За эхнээс нь харъя. хиймэл оюун ухааны маш олон давуу тал тийм ээ. Давуу талаар гэж байна шүү. Маш олон 수많은 гэдэг чинь ингээд тоо томшгүй гэсэн үг шүү. Иймэрхүү үгүүдийг 54 дээр маш их ашиглаарай за. Орчуулга их хийдэг хүн л 54 буюу эсийг бичиж чаддээ шүү. За хиймэл оюун ухааны тоо томшгүй олон давуу талаар гэж байна. За сургууль юм уу ажлын байран дээр ашиглаж байгаа хүмүүс их боловч манчиман их боловч хорвоо ертөнцийн дээр
За энэ их гоё утсан байна шүү. Хорвоо ертөнц дээр сул талгүй юм гэж байхгүй гэж утсан байна тийм ээ. Хорвоо ертөнц дээр зөвхөн давуу талтай сул талгүй юм гэж огт байдгүй маа гэж утсан байна шүү. За өөжиг гэдэг нь зөвхөн гагцгүй гэж орчуулна. За цаашаа Кромиру гэдэг холбоос ер нь бол 54 дээр бас маш их хэрэгэлдэг шүү. Нөгөө Кресотой адилхан тийм ээ. За Кромиру Икрэл түнэ. За тиймээс энэ бичвэрээр дамжуулан одоо ингээ орчлын 3 өгүүлбэр чинь дууслаа шүү. За энэ бичвэрээр дамжуулан хиймэл оюун ухааны ухаантай холбоотой гэж байна. Колонтен гэвэл холбоотой шүү. За 문제점 асуудалтай тал болон 올바른 활용. Энэ буруучсан байна. Энэ хүн өөрөө буруучсан байна. За 올바른 гэдгийн араас нэр үг ордё. 활용 гэдэг нэр үг орно. Тэрнээс биш 활용하다 орж болохгүй. Харин зөвөр ашиглах гэвэл 올바르게 활용하다. Тэгвэл зөв байхгүй. Энэ хүн өөрөө холбоогүй буруу гаргасан байна. За энийг би Вьетнам сайтаас авсан шүү. За энэ хүн өөрөө бас гадаад хүн шүү дээ, тийм ээ. За тэгэхээр 올바르게 활용하다 гэвэл зөв. 올바른 활용에 대해 гэж бичвэл бас зөв. За сонсоорой. 활용 гэдэг нэр үг шүү. хэрэглээ гэдэг нэр үг. 활용하다 гэхээр хэрэглэх, ашиглах гэдэг үл үг. Тэгвэл энэ 올바른 활용하다 гэвэл буруу холбоо гараад байгаа юм. Тэгэхээр 올바르게 활용하다 гэвэл зөв шүү. За зөвөр ашиглах аргыг хамтдаа сурцгаая гэж. Ажиглаж харцгаая гэж байна, тийм ээ. За одоо гол хэсэг. 본론 буюу гол хэсэг нь орж ирж байна. За хиймэл оюун ухааны давуу тал дээр иймэрхүү юм бичээрэй гэж санаа өгж байна заяа. Тэгэхээр та хэдэд ингээд юу ч санаа орж ирэхгүй байвал эндээс харж агаад бичээрэй гэсэн үг. Тэгэхээр 7 сар төгсөж байгаа хүмүүс шүү дээ. Энийг заавал бичиж үзүүлнэ шүү. За ерөнхийдөө ингээд 54-ийг ядаж л ингээд 20-оос дээшийг үзүүлчих юм бол эхлэл өрнөл төгсгөлээ алдахгүй болчдөг. Тэгээд дээрэс нь зөв дүрмээ хэрэгэлдэг болчдөг. Өгүүлбэрээ зөв төгсгдөг болчдөг. Үсгийн алдаагүй болчдөг. Үсгийн алдаа гаргахаа болчдөг. За энийг харъя. 엄청난 난해한. За энэ 난해하다 гэдэг чинь 어렵다 힘들다тай төстэй шүү. За 문제라도 짧은 시간 동안 정확히 해결하다. За харъя. Иймэрхүү юм гэхдээ энэ бол зүгээр санаа өгсөн болохоос бичээгүй шүү. Өгүүлбэрээ заяа. За маш их тийм ээ 엄청난 гэдэг чинь асар их гэсэн үг. 난해하다 гэдэг нь хэцүү, хүнд бэрхшээлтэй гэсэн үг. 어렵다 гэдэг үг шүү. За тэгэхээр та хэд ингэж 난해하다, тэнцүү, 어렵다, 힘들다 гэж бичээрэй. За тэнцүү гэж бичиж байгаа чинь нөгөө 유의어 байхгүй юу? Ижил утгатай үг. За тэгэл гамшигт өргөцсөн хүмүүс гэвэл нан мин гэдэг шүү дээ. За тэгээ 문제라도 гэхээр асуудал байсан ч гэж байна. 라도 гэдэг дүрм нь болохоор байсан ч гэсэн дүрм. Тэгтээ нэрүүгэн дээр аавна. За тэгээ 짧은 시간 буюу богино хугацаанд одоо чат GPT-гээс асуугаад ингээд мэдчихэж болж шүү дээ, тийм ээ. Хиймэл оюун ухаанаар. За тэгээд богино хугацаанд яаж вэ? Тодорхой шийдэж чадна гэж байна. Маш асар том их асуудлуудыг, хэцүү асуудлуудыг хиймэл оюун ухаанаар дамжуулаад шийдэж чадна гэж бичнэ. 정확히 해결할 수 있다는 단점이 있다. 장점이 있다 гэж дуусгачих бол. Тэгэхээр энэ өгүүлбэрээ дуусгах шүү. За 해결할 수 있는 장점이 있다. 또한 гэ дараагийн өгүүлбэр бас гэл ингэ явах байхгүй юу? За хоёр дахь санаа нь ингэж байна. Хоёр дахь санаа дээр иймэрхүү юм бичээр. Гэхдээ та энэс шал өөр юм бичиж болно заяа. За 창의적인 아이디어 제안. бүтээлч санаа санал болгоно гэж байна. бүтээлч санаа танд санал болгоно. хиймэл оюун ухаан чинь. Тэгэхээр 창의적인 아이디어를 제안할 수 있다는 дахиад 장점이 있다 гэж дуусгахгүй. Энийг жоох өөрөөр дуусгана. 제안할 수 있다 гэж дуусгачих. 창의적인 아이디어를 제안할 수 있다. Одоо ингэ зөвлөгч шиг танд туслах нь шүү дээ. Хиймэл оюун ухаан чинь бүтээлч санааг санал болгоно гэж байна шүү. Тэгээ энийгээ тэгээд бүтээлч санааг санал болгоно гэж ганцхан үгээр өчгөө тэрэн дээр одоо яаж бүтээлч санааг надад өгөх юм те тэрийг тайлбарлаж бичнэ. Тэгээд тэр 창의적인 아이디어 덕분에 새로운 것을 만들 수 있다. 신 зүйлийг бүтээж чадна гэж бичнэ гэсэн үг. Тэгэхээр ингээд энэ өгүүлбэрээ ганцхан өгүүлбэр болгочих болдгоо шүү. Доороо хоёр өгүүлбэр болгоорой за. За гурав дахь санаа нь одоо сүүлийн санаа шүү. сүүлийн давуу тал шүү. 자, 직장 생활에서 회의록 메모하거나 계획 수립 гэж байна. 수립하다 гэж. За, одоо би хиймэл оюун ухааныг ашиглаад ингээд өөрөө бичихгүй те тэмдэглэлээ өөрөө бичгүйгээр ингээд шууд бичүүл одоо ингээд юу яадаг штэ. Одоо бичүүлчиж болдог гэсэн үг. За, 직장 생활 гэдэг нь ингээд ажилдаа гэсэн үг штэ тийм ээ. За, 회의록 гэдэг нь юу гэж байна? Энийг ойлгож байна уу? За, ойлгохгүй гэвэл асуугаарай. Одоо 기록 гэдэг үг байдаг шүү дээ тэмдэглэл 기록. Тэгээд 회의 гэдэг дээр лог авчихаараа ингээд хурлын тэмдэглэлээ гэсэн үг. Хурлын тэмдэглэл гэж аваарай за. За 메모하다 гэдэг нь одоо ингээд шинэ үгүүдийг бичиж аваа шүү. Би одоо ингээд 54 бичихгүй гэж бодоод яваад иж болохгүй шүү. Эндээс ядаж шинэ үгээ бичиж яваалахаар сарын дараа бичдэг болчин заа юу. За 메모하다 гэдэг нь тэмдэглэхтэй бичиж авах. Бишээ өөрөө бичих шаардлагагүй. Хиймэл оюун ухаанаар бичүүлчих болно гэсэн үг.
За мемухагона тэмдэглэх юм уу? Кевек гэдэг чинь төлөвлөгөө гэсэн үг тий. Тэгээд сүрипада гэвэл боловсруулах. Байгуулах, боловсруулах гэсэн үг. За тэгэхээр одоо энийгээ аваад ингүн чинэнэр тунэ тий хиймэл оюун ухаанаар дамжуулан ажил дээрээ хурлын тэмдэглэлээ хөтлүүлэх юм уу тий төлөвлөгөө боловсруулахдаа ашиглаж болно гэвэл кевэгэл сүрip халдэ 활용 할 수 있다 гэж дуусгач. төлөвлөгөө боловсруулахдаа ашиглаж болно. За энэ гурав бол давуу тал юм байна. Эннээс өөр давуу талыг та хэд бодож болно шүү дээ. Заавал энэ хүн шиг бичих албагүй байхгүй. Өөр ямар давуу тал байна? Та хэд бичсэн санаа байна уу? Зөндөө л байгаа л да. 여러 분야에서 활용하고 있다 гэх юм бол олон салбарт ашиглаж байна. За жишээлх юм бол одоо юунд ашигтайгаар ашиглаж байна гэдэг энийг бичнэ гэсэн үг байхгүй юу? Аюултай салбарт. Тий, аюултай салбарт ашиглаж байна. Өөр яг энэ тодорхой жишээ авал зүгээр шүү. За тодорхой жишээ гэвэл сарэ гэдэг бодит жишээ. Жишээлх юм бол тэр нөгөө нэг ингээд насварсан одоо ингээд хамт зураг авахулж чадаагүй хүнтэйг ингээд авахулж зураг авахулж болно те тийм давуу талтай малтай гэдэг. Тэгж ашиглаж болно шүү. За одоо 잘못 활용 시 гэхээр юу гэж байгаа вэ гэхээр буруу ашиглах үед гэж байна. За тэгээ 문제점 буюу одоо асуудалтай талын бичих юм байна. Хиймэл оюун ухааны асуудалтай тал. Тэгэхээр энийг 반대로 гэдэг холбоосоор эхлээрэй заяа. эсэргээрээ 반대로 문제점이 많다 гэж байгаа л те. Тийм богинохон үгээр бичихгүй л те. 반대로 문제점은 다음과 같다. 때 에스르게레 асуудалтай талын дараахтай адил гэж байгаа л бичнэ. За 잔해력 떨어지고 이중감 생산 гинэ. За энэ юу гэж вэ? Заавал энэ хүн шиг бичих албагүй шүү. Өөрөө муу талыг бодож олоод бичээрэй за. За яаж ч бүтээлч чадварыг ингээд доройтуулна. Өөрөө ингээд юм хийхэ болно гэсэн үг. Залхуу болно гэсэн үг. За тэгээд 이중감 гэхээр юу вэ? 이중하다 гэдэг үгнээс үүсэж байна. За энийг мэдгүй бол биччихээрэй. Түшиглэх гэсэн үг. 이중하다는 түшиглэх гэсэн үг. Тэгээд энэ дээр гам авчихараа юу гэсэн үг вэ? 이중감. түшиглэх, найдах сэтгэл, тэ? 생산하다. бүтээн гэсэн үг. Үйлдвэрлэн гэсэн үг. Тэгэхээр хүн одоо ингээл юу да химэл оюуханд найдчаал өөрөө юу ч хийхгүй байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хит найдаад ингээд одоо ээж мэж ихэд дугаарч цэжлэхгүй ч юм уу, тэ? Тиймэрхүү жоохон хит ингээ хүнд найддаг болчихно гэсэн утгатай. За, ийм юм бичсэн ч болно, бичгүйсэн ч болно. За, дараах нь AI가 항상 100% 정확하지 않아. энэ яг зөв биш үү? 확인하지 않으면 오류 발생 가능. За, ингэж энэ бол энийг бол биччихээр юм биш үү? За, AI дандаа зөв байдгүй юм те. 100% баттай биш гэж шүү. За, тэгээд шалахгүй бол 오류 гэж юу гэсэн үг вэ? 오류. алдаа. Error гэсэн үг шүү дээ. За одоо хүний гаргаж байгаа алдааг бол шилсүү гэж хэлээ шүү. За харин энэ бол програмын алдаа ч юм уу ямар нэгэн алдаа үүснэ гэж байна. Тэгээ 발생 가능하다 гэх юм бол 발생할 가능성이 높다 гэж биччих واخгүй өгүүлэр болохтой. Тэр алдаа үүсэх магадлал өндөр. Дандаа 100% AI-да итгээд ээж бас болохгүй нь шүү дээ, тийм ээ. За энэ бол бас сул талын нэг нь болж шүү. Иймэрхүү юм бичээрэй. За сүүлийнх нь 해결책 буюу энийгээ дараасаа гэж эхлэв шүү. За сүүлийн ингээд зогсолбор дээр иймэрхүү юмыг багтаагаал нэг 400 500 өргөцсөн бол 10 гаруй өгүүлэр өчсөн бол тэгээл 30 40 оноо. За жоохон өсөг мөсгөн дээр алдвал 50 ононоос асуулаа явна штэ. За тэгэхээр шийдэх арга зам чинь дараасаа гэж эхэлж байгаа л ингэх хэрэгтэй гэж дуусгана. Гэхдээ зарим хүмүүсийн зохиомжлыг харахаар аяа уяа хандаа гэдэг амар их авцсан байдаг шүү. Тэгэхээр эхний өгүүлрээ аяа уяа хандаагаар дуусгасан бол дараагийн өгүүлрээ нин гоши чутта. Тэрний дараагийн өгүүлрээ нин гоши 바람직하다. Тих нь хөсөвчтэй гэдэг ингээ 3 өгүүлэр бичлээ гэхэд тэр 3 өгүүлэр чинь 3 өөр төгсгөлтэй байх хэрэгтэй шүү заа. Тэгсэн чинь тэр 3 өгүүлрийг гурван аяа уяа хандаагаар дуусгавал жоохон муу болчих. За юу ч гэсэн эхний шийдэх арга замыг харъя. 진짜 필요할 때만 활용하다. Яг жинхнээсээ ингээ хэрэгтэй үедээ л ашиглана. Дандаа ингээ өдрөөр ашиглаад байх юм бол таны ингээ бүтээл чадварыг чинь доройтуулах юм байна. Хит түшгэлдэг, хүнд найддаг болгочих юм байна. Тийм ээ? За тэгэхээр ингэх нь штэ. 필요할 때만 활용해야 한다 гэж дуусгах чинь эхний үлрээ тий. За 그 다음으로 түүний дараа эсвэл 이어서 гэдэг бичиж болно үргэлжлүүлээд эсвэл 또한 гэж аваад бас гэж аваад за 요청하기 전에 요청하다 쇼 хүсэх шаардах 요청하기 전에 알아서 스스로 생각하고 AI로 확인 용도만 활용하다. За ингэж хүсэж шаардахаасаа өмнө 알아서 гэдэг чинь өөрөө мэдээд гэсэн үг те. 스스로 гэдэг нь өөрөө. За өөрөө эхлээд бод гэж байна шүү дээ. AI-аас асуухаас өмнө. За тэгээд ашиглаад
зориултаар нь л ашиглана гэж байна. Юмдуу гэдэг чинь зориулалт. Тэгээд энэ дээр 20 юм. Тэгээд энэ дээр 20 ханан гоши чутта гэж дуусгачих. Гол нь та хэдэд ингээд санаа нь байвал төгсгөлүүд нь ерөөсөө нин гоши чутта гидүү хандаа аяа хандаагаар л дуусгачих гэсэн үг. Гол нь санаа нэг чухал шүү. За юу бичих санаа нэг чухал. За сүүлийн шийдэх арга зам нь мажимагэрүү гэж эхэлж хагаад хансан хуагийн периода. Заавал мэрэгчлэнээс нь асуух хэрэгтэй. Зөвхөн AI-да бас найдаад ээж болохгүй гэж үчих юм ба шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хансан гэдэг чинь үргэлж тийм ээ. Хуагийн хал периода идда는 것을 잊지 말아야 한다. Тэгвэл юу гэж байна? Үргэлж шалгах хэрэгтэй гэдгийг мартахгүй байх хэрэгтэй гэж бичиж шүү дээ, тийм ээ. 잊지 말아야 한다. Мартахгүй байх хэрэгтэй гэж их дуусгадээ шүү. За дүгнэлтийг харъя. 결론 гэдэг нь дүгнэлт шүү. Дүгнэлт бас нэг өгүүлбэр нэмчиж болно. Одоо AI-аар дамжуулан ийм олон давуу талтай болов. За ингэж байна. 인군치는 여러 장점을 가지지만 гэвэл 가지다 чинь тай гэдэг дүрм. Тэгэхээр олон давуу талтай боловч 단점이 아직 존재하기 때문에 за 단점 гэдэг чинь сул тал тийм ээ. Сул тал одоохондоо байгаа учраас бүр нэг төгс юм бас биш шүү дээ тийм ээ. Байгаа учраас за энэ юу гэж байна? ян날것만큼 гэдэг нь юу гэсэн үг вэ? 만큼 гэж юу гэсэн дүрм бэ? За хэлээрэй манайхаа. Юу гэсэн үг вэ? Тэр хэмжээний гэсэн утгатай тийм ээ. За ян날 гэдэг нь юу гэсэн үг вэ? Хоёр талыг баримтлсан гэсэн үг. Ер нь ян орохоор хоёр гэсэн утгатай шүү дээ. Одоо шинэ хоёр улс гэвэл янгуг гэж хэлдэг байхгүй юу? Тэгэхээр хоёр талаас нь харж үзэж тийм нягтлах хэмжээний манкам гэдэг нь ер нь хэмжээний дайны гэсэн үг. Одоо та хэдийн хэр хичээснийхэн дайны ингээд үр дүн гарна шүү дээ. Өдөрт 1 цаг зориулж байгаа хүн нэг өөр төвшин аавна. Өдөрт 5 цаг зориулж байгаа хүн бүр дээшээ яваад өгнө тий. За тэгэхээр хоёр талыг баримталсан нягтлахын хэмжээний тий вихомада. Хоёр талаас нь харж үзсэн тийм вихомада гэвэл аюултай. Гэхдээ энэ хүн шиг бичих албагүй шүү. Зүгээр л санаа өгж байгаа шүү. За аюултай учраас 올바르게 활용하다. Одоо энэ хүн өөрөө зөв бичсэн юм шүү дээ. Энэ дээрээ буруу бичсэн байсан байхгүй юу? Тэгэхээр 올바르게 гэд биччихвэл араасаа үйл өгчөж болно шүү. За зөв ашиглах талуудыг харуулах хэрэгтэй маа гэж байна. Харуулж чадна. 파괴하다 гэдэг нь харуулах гэсэн үг шүү. Одоо чадвараа харуулах гэвэл 능력을 파괴하다 гэдэг. За энэ дээр чухал үгнүүд гарч ийн шүү. За өөрийнхөө зохиомжлогт ашиглаж болохоор гоё үгнүүд гарч ийн. Миний хувьд бол тэр зургийг одоо бичмээр байна. Өөрчн хэрэгтэй зүйлээ эрүүл мэндтэй холбоотой ч юм уу тийм хэрэгтэй мэдээллүүдээ асууж болдог тий. Өөр AI-аар юу хийж болох вэ? Химлээ юуханаар. Та хэд ер нь ямар санаа бичв? Ийм юм биччихвэл гоё юм биш үү гэсэн юм байна уу? За яачаасан тэр AI-аас авч байгаа мэдээлэлээ бүгдэнд нь бас итгээд ээж болохгүй шалгах хэрэгтэй гэж гарч ийн штэ. Асуудалтай тал дээр нь. За яачаасан танд бол шин санаа өгнө гэдэг нь болохоор давуу тал дээр нь гарч ийн гэсэн үг. Өөр чинь бас ингээд зургийг ингээд бодит болгож болно тий. Тэгээд бас дурсамж бүтээж болно гэх юм уу? Давуу тал дээр нь орно шүү. За тиймэрхүү юмнууд нь. За. Иймэрхүү өгүүлбэрээр нэг 10-аас дээшийг бичсэн бол оноо авах нэ эсэн дээр. За тэгэхээр маргаашнаас ингээд би 96 дахь топикийг бүр нэг бүрчлэн ажиллаж өгье. За 50 хүртэл нэг бүрчлэн монголоор орчуулж өгье. За тэгээд бас хандсны үг зааж өгнө. Тэгэхээр хандсны үгээ заавал ч өдөр болгон цаашлаад явна шүү. За өөр одоо ингээд 7 сард өгөх хүмүүс нь үлдээд тэгээд юу яа шүү. Үргэлжлүүлээ өдөр болгон үзэн шүү. За өдөр болгон даалгавраа үзүүлж болно. Тэгээд бас тест үзхийн хажуугаар заавал ч зохицрохч үзэн шүү. За яагаад ингэж зохицрохч үзүүлээд байна вэ гэхээр тэр хүний суурин сайн болоод дээрэс нь нэгээ сонсгол сайн, орчуулга сайн хийдэг болчтой байхгүй. Зохицрохчийг үзээгүй орсон хүмүүс болохоор үг муутай байгаад байдаг, дүрэн байхгүй байгаад байдаг. Асуудалтай байгаад байдаг. Тэгэхээр зохицрохчгийн 4, 5, 6-г дуусгацсан. За дээрэс нь энэ одоо тэр 35-аас 96 дахь топик гэхээр чинь доор ээж 10-аад топикийн материал нь шүү дээ. Тэднийг бүгдийг ажиллаад 1000 гаруй үг цэжилсэн хүн чинь бүр тэнцэхгүй байна гэж байхгүй. Багадаа л 4 төвш аав. Хамгийн багадаа. За өөр асуух юм байна уу? Багш энэ нэг зохиомж таймерыг орчуулад байгаа юу? Яаж харах вэ? Топик сэгийг дээр 54-гээ биччих. Топик сэгийн групп дээр. Тэгэхээр маш олон ингэ жишээнүүд гарч ирнэ. Солонгос хүний жишээнүүд, дээрээс нь миний орчуулж өгж байгаа жишээнүүд.
Одоо би энийг за махтаалыг ингэж ивчсэн байна. За бие байсан бол ингэж өчөх байсан юм эс ингээд зааж өгч байгаа. Тийм. Тэгэхээр тийм орчуулж өгж байгаа хичээл дээрэс нь нэг солонгос үний бичсэн зөв жишээнүүд зөндөө гарч ирж байна. За гол нь topic сэгээ дээрээ 54 гэж бичих. Тэгэхээр нэлээд олон хичээл гарч ирнэ. За өөр асуух юм байна уу? За одоо 7 сарын хүмүүс ингээд идэвхтэй өдөр болгон даалгавар үзүүлнэ шүү. За өөрөө л гол нь идэвхтэй өдөрт ядаж 2 цаг би 5 цаг ч юм уу 2 цаг зориулна гэж байвал тэгэхгүй бол ингээд 7 хоног хийгээл 7 хоног хаяад ах юм бол юу яа шүү дээ. Үр дүн тийм сайн гарч ирэхгүй шүү дээ. Дээрээс нь даалгавраа сайн үзүүлээрэй. Бичгийн даалгавар хамгийн чухал шүү. За бичгийн даалгавраа үзүүлээд ах юм бол за ийм дүрмийг авч болохгүй байсан юм эс ингээл би ингээл шууд дор дорн засаад өгöd байгаа шүү дээ. За өөр асуух юм байна уу? За асуух. Тий одоо жишээ нөгөө нэг 5 сарын шалгалт өгөх хүртлээр орох хүмүүс над руу 7 сард өгөх хүмүүс над руу чат бичээрэй за. За баяртай. Тий.